За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр Illustrator-ын үндсэн зүйлийг тайлбарлаж, Illustrator-ын талаар Illustrator гэдэг ямар хичээл, ямар програм болох юм бэ гэдэг талаар тайлбарлах болно. Мэдээж Adobe Illustrator. Гэхдээ надад байгаа нь болохоор Portable. Яагаад гэвэл миний яг одоогийн хэрэглэж байгаа компьютер дээр би яг аль биесны вершнийг нь авах боломжгүй байгаа. Бас хөдөлж авах мөнгө байхгүй учраас Portable-ыг хэрэгжилж үзлээ. За Adobe Illustrator-ыг нэх үед нэг иймэрхүү цэс гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө дээд хэсэгт бол үндсэн цэс, зүүн хэсэгт болохоор үндсэн байнга хэрэглэгддэг төлөөд, баруун хэсэгт болохоор байнга нөгөө нэг цэстэй холбоотой нарийн мэдээллүүдийг харуулна. Тэгээд миний хэрэглэж байгаа version болохоор нэг 14 оны бла Illustrator CC version бахны. Тэгээд би magnifier ашиглаад жоохон томруулж харуулъя гэж бодлоо. Окей. Одоо нэг шинэ файл үсгээд үзье. Filesness new мэдээж бас темплейтээс үсгэж болдог байхны. Хэрвээ темплейттэй бол надад бол темплейт авахгүй болохоор биш шууд шинэ цанх үсгье. Тэгээ шинэ цанх үсгэх үед болохоор ер нь бол Adobe-ийн програмууд нэлээд төстэй шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө нэг ийм цанх гарч ирж байна. За тэгээ эхний хэсэгт болохоор нэрээ оруулж ихсэг. За би test number 1 гэд нэр өгчээ. Тэнгүүт profile дээр болохоор юу гэдэг юм? Profile хэсэг сонгох зүйлүүд болохоор за юунд зориулсан програм одоо юунд зориулсан ямар хэвлэлийн материал ч юм уу ямар зорилгоор ашиглах вэ гэдгээс сонгож авч болно. Тэгээд хэвлэх зорилгоор уу эсвэл веб хуудсанд хэвлэх зорилгоор уу ямар нэгэн төхөөрөмжөнд зориулсан уу эсвэл видео болон кинонд зориулсан юм хийх юм уу эсвэл зүгээр л нэг red, green, blue өнгөт зүйл хийх юм уу гэдэг. За тэгээ мэдээж ихэнхдээ нөгөө хэвлэлийн Монголд болохоор ихэнхдээ хэвлэлийн зорилгоор ашигладаг болохоор хэвлэх гэж сонгож болно. Тэгээд artboard болохоор number of artboard болохоор энэ artboard-ийн number тон гэсэн үг. За энэ болохоор ажлын тайлбарын тоо гэх юм уу да. Би одоо дараа нь яг нээцнийхээ үед тайлбарлана. За 2 гэдэг хүч юутай ч. За тэнгүүт нөгөө нэг artboard сая нэг байх үед энэ идэхгүй байсан бол 2 гэж сонгоцсон үед болохоор энэ идэвхтэй болсон. Тэнгүүд энэ тухайн ажиллах тайлбарыг чинь зайн хичнээн зайтай байх юм бэ гэдэг дээр сонголт хийж болж байна. За тэнгүүд би болохоор энэ дээр print гэдэг сонголт өгчөнгүүт нэгээр гарч ирэнгүүт 2 болчингууд custom болчихж байгаа юм байна л да. За тэнгүүд болохоор spacing нь болохоор хичнээн зайтай байх юм бэ гэвэл тэдний сантиметр эсвэл pointer ус өгж болж байна. Тэгээ энэ болохоор нөгөө дараалалгаа яаж дарааллуулж байрлуулах вэ? Яагаад энэ дарааллууд байгаа вэ гэхээр энэ artboard-ын тоо бол ерөнхийдөө хуудас гэж хэлж болно. Тэгээ зарим хүмүүс Illustrator дээр бас ном хийдэг байгаа. Тэгээд номныхоо одоо тэр нүүрний дугаарлтыг ямар зорилгоор хийх вэ? Ямар одоо нөгөө нэг эрэмп дараагаар хийх вэ гэдг нь энэ дээр байгаа. За тэгээд 2 багантай тэгээд үсгэнэ гэж байна. Тэнгүүд сайзн дээр болохоор бэлэн сайзууд гарч ирж болж байна. Литер гэдэг нөгөө захианы Америкийн нөгөө нэг хэдэн инч гэсэн нэг тийм тогтмол хэмжээнүүд байдаг. Гэхдээ бид нар бол ихэнхдээ A4 ч юм уу A3 ч юм уу B5 B4 гэдэг хэмжээсээр авч авдаг болохоор A4-ийг сонгоно. Тэгээ мэдээж таблоид болохоор ямар нэгэн таблет зориулсан ч юм уу тийм гэж бодож байна. Legal болохоор хууль. Legal-ийг ямар нэгэн зорилгоор ашиглаж үзээгүй. За гэхдээ үдэж A4-оор үсгээд үзье. Тэнгүүд энэ хэмжээ маань болохоор pointer гарч ирж байна те. Тэгээ мэдээж өөрсдийнхөө units гэдэг нь болохоор нэгжийн хэмжээг хэлж байгаа болохоор бүгдээрээ нэгжийн сантиметр мэддгээрээ сантиметрээр өгч болно шүү дээ. Тэнгүүд 21 20.70 хэмжээтэй гарч ирэх нэ.
За тэгээд дээдлэлт нь хэд хэдэн сантиметрийн зайтай яах вэ гэх юм уу те. За магадгүй 1 гэдэг үзчих. За advanced дээр болохоор ерөнхийдөө advanced-ыг нээнгүүд энд болохоор ингээд advanced нээх үү аах уу гэд. Тэгээд advanced дээр байгаа тохируулгын мэдээллүүд одоо юу гэдэг юм одоо бэлэн байдлаар ингэж харагдаж байна. Тэнгүүд энийгээ задлангууд энд нүүсийг нарийн тохируулж болно. Мэдээж RGB өнгөтэй сонгох уу, smoke өнгөтэй сонгох уу гэхээр. За smoke маань болохоор хэвлэлтэн зориулсан. Яагаад гэвэл одоо та нар ингээ анзаарах юм бол cyan, magenta, yellow, black гэд нөгөө нэг яг нөгөө хэвлэлийн өнгөнүүд байдаг шүү дээ. За яг хуу хэвлэл зориулсан бол smoke өнгөөр сонгож smoke SMYK өнгөний форматыг ашиглаж болно. RGB болохоор дэлгэцэн болохоор зүгээр хэвлэлтэнд биш, зүгээр л нэг одоо веб зориулж эсвэл Facebook дээр постлох ч юм уу ямар нэгэн зүйл дээр постлох зорилготой бол RGB өнгөийг шууд ашиглаж болно. Хэвлэлтэн зориулсан бол smoke гэдэг форматыг сонгол илүү тохиромжтой. Яагаад гэвэл хэвлэлсний дараа яг чиний хүссэн гарах учраас. За тэгээд preview mode маань болохоор за raster effect бол ойлгомжтой байх гэж бодож байна. Pixel per inch, инчэд хэдэн пикселээр ингэж харуулах вэ гэх юм уу те. За мэдээж хамгийн хаяг нь л би сонгоно л да. Мэдээж screen байвал screen за алийг сонгосон байсан харагдах дээр бол зүгээр харагдах байх гэж бодож байна. Дараа нь зураг болгоод харуулахад яа гэм байгаа юм. Тэгээд preview mode маань болохоор юу хүмүүст яг өөрт чинь ямар байдлаар харагдах вэ гэх юм уу те. Тэгэхээр би яг default-ыг сонгож байна. Яг pixel байдлаар харуул яг томруулах үед pixel юм шиг харагддаг ч юм уу те. Тийм байж болж байна. Тэгээд align new objects to pixel grid гэхээр яг ямар нэгэн объектыг pixel grid руу наалдуулж ингэж аваачнаа гэдэг тийм сонголтыг сонгохгүй. За зүгээр сонгохгүй архичээ. Дараа нь энэ сонгох үед ажиллах үед сонгох хэсгээс чинь нөө ажиллах үедээ илүү тухтай байдлаар энийг сонгож болно гэх юм уу? Окей. За би болохоор ингэсэн одоо 2 artwork үүсгэсэн. За дахиад би энэ дээр дахиад тайлбарлая. За би болохоор 2 artboard үүсгэсэн. Artboard маань болохоор энэ 2 цагаан юг талбарыг хэлж байгаа. Хэрвээ нэг байх юм бол нэг гараад ирнэ гэсэн үг. Bleed дээр би 1 см зааж өгсөн тий. Тэнгүүд bleed маань болохоор энэ улаан зураас эхэлж байгаа. Яг хөө энэс хэтрүүлэхгүйгээр энэ хүрээндээ багтаагаад юм хийе гэдэг сонголтыг сонгож ийн гэсэн үг л дээ. Яг хөө та нар өөрсдөө хэр тохиромжтой аль нь гоё юм тэрийгээ сонгож болно гэсэн үг. Тэгээд artwork-ийн дараалал маань энэ миний болохоор зөвхөн одоо юу гэдэг эхнийхээс 2 дахь дараагийнх нь ингэж үүснэ. Дараагийнх нь доотлолт нь үүснэ гэдэг байдлаар хийсэн гэх юм да. Тэгээд за окей. За тэгтээ мэдээж одоо юу гэдэг энэ selection tool-ыг сонгоцсон үед болохоор artwork-оо бас эдитлж болно. Тэгээд documents tab яа окей. За documents tab дээр дарах юм бол нэг юм цонх гараад ирчин. Тэнгүүд би edit artboard гэх юм бол artboard-ыг хэрхэн засах вэ гэдэг дээр гараад ирнэ. Тэнгүүд дээд менюний доотлол хэсэг дээр болохоор artboard-тай холбоотой ингээд нэмэлтцснүүд нь гараад ирчихэж байна. Тэнгүүд би энэ дээр хэдийг сонгох вэ? A3-ыг сонгоё. Эсвэл A3 чинь томжтэй. B5-ыг сонгоё гэх юм бол энэ artboard чинь edit-ээр нөгөө автоматар өөрчлөгдөж болно. Тэгээд энэ үүсгэсэн artwork-оос хувилж болно. Тэгээ хөндлөнгөөр харж болно. Эсвэл пасаагаар харж болно. Бас устгаж болно. Тэнгүүд ганц artboard-д үйлдэлээ гэсэн үг. За тэгээд яг тухайн маусаа ингээд сонгох үед нөгөө нэг алин select сонгоцсон байгаа вэ гэдэг чинь ингээд харагдчихээн. За тэгээд ерөнхийдөө бол энэ artwork-ыг сонгох үед юу харуулах хэрэгтэй вэ? Тэ ямар хэмжээсийг харуулах хэрэгтэй вэ? За энэ төлөвүүдийг сонгосноор яг хөө мэдээж кино ч юм уу ямар нэгэн зүйл дээр ямар нэгэн нөгөө зохиомжоос шалтгаалаад аль зүйл дээр төвлөрч байгаасаа гэдгээс шалтгаалаад амар эвтэйхэн шугамчин гарч ирж байгаа гэсэн үг л дээ. За тэгээ artwork-оо бас нэрлж болж байна те. Нэр хоёр ч юм уу те.
За тэгэнгүүт энэ дээр нөгөө artwork маань автоматар өөрчлөгдөж байна. За энэ дээр нь болохоор нэр нэг гэдэг өчилт тий. Нэр нэг. Тэгэнгүүт enter дарлаа. Ингээд нэр маань өөрчлөгдөж байна. За тэгээд ерөнхийдөө бол ингээд artwork-ийн options гингүүд бүр амар нарийн тохиргоонууд бас хийж өгч болох нэ тий. Одоо юу гэдэг энэ зэснүүдийг илүү нарийн байдлаар харуулж байна. Тэгтээ би бол нэг амар тэгж сүртэй хэрэгэлдэг болохоор ингээд. Тэгээ за X-ийг иргэн тэр байрлалд тэгээд өргөн дөргөнөө өөрчлөхүн тулд ингэж болж байна. Бас энэ дээр бас нөгөө artwork-ийг эдитлж болдог. Өөрөө шууд ингээд эдитлээд ингээд дуртай хэмжээсээр сонгочих болно. Тэгээд энийгээ солонгууд одоо юу гэдэг X, Y тэнхлэх үед аль нь байна. За жишээ нь X, Y-гээ тэг дээр нь байж үзэлт тий. Тэг. Тэнгүүд хамгийн төв цэг чи хаана байгаа вэ? Төвийг чи ингээд авчиж болж. Эсвэл төвөө сонгохгүй байх үед тийм ээ тий. За төв биш байсан ч биш. More copy artwork with энэ ч чадахгүй шүү дээ. За окей. За тэгээд устгаж ус болно. Шууд delete дээр дараа устгаж болно. Эсвэл энэ дээр устгаж болно. Надад ихтэй нэг л artwork хэрэгтэй болохоор зүгээр хийж бодож байна. За окей. За яа энэ амар төвхтэй юм а би стэнд ажиллаж чадахгүй юм. За. Окей. За эхнийх нь болохоор files шинэ зүйлүүд үүсгэх Illustrator файлуудаа нэг эсвэл нөгөө нэг сүүлд ажиллаж байсан файлуудаа нэг хадгалах тий. Template байдлаар хадгалах, copy байдлаар нөгөө нэг дахиж хувилж хадгалах гэх юм уу. Тэгээд өөртөөхөө нөгөө нэг яг selected slices болохоор ерөөхдөө нөгөө веб дээр сайтмуудыг хийхэд амар хэрэгтэй байдаг. Тэгээд placement болохоор зураг оруулах. Ингээд зураг оруулж болж байна. За тэгээд Microsoft Office дээр үлж хадгалах, экспортлох, Behance гэдэг нөгөө нэг артистуудын нэг сайт байдаг шүү дээ. Тэрэнд хадгалж болж байна. За пакэжлж хадгалж болж байна. Скриптүүд өгж болж байна тий. Энэ нөгөө бэлэн скриптүүд ашиглаж болж байна. Тэгээс документ tab маань болохоор энэ дээдлд гарч ирсэн шүү дээ. Документ tab ашиглаж болж байна. Документ color mode шууд автоматар сэлжүүлж байна. Файл information мэдээллийг авч болж байна. Шууд хэвлж үзэж болж байна. Тэгээ гарах. За тэгээд edit нь болохоор ерөөхдөө нөгөө нэг юу энэ дээр ажиллах үед өөрчлөх боломжтой бүх зүйлүүд. Тэгээ object нь болохоор тухайн зурсан объекттойгоо ажиллах зэснүүд, type болохоор ерөнхийдөө фонттой ажиллах хэсгүүд, select нь болохоор ерөнхийдөө сонгох гэсэн утгатай. Тэгээд ерөнхийдөө алиг select-лэх үү, тий? Яах уу, эсвэл inverse одоо юу гэдэг select-тэй холбоотой бүх зүйлүүд. Яагаад гэвэл маш олон объекттэй ажиллаж байгаа үед энэ маш төвхтэй байдаг. Тэгээд объектуудаа нөгөө нэг үүсгэсэн объектуудаа эффект өгөх, тэгээ харах тий бла бла. Windows дээр болохоор нэмэлт баахан одоо юу гэдэг хэрэгтэй хэрэгэлдэг энэ нарийн техник нөгөө нэг багчуудыг харуулсан хэсэг. За help болохоор за окей. Чамд хэрэгтэй ямар нэгэн мэдгүй зүйлээ үл эндээс авчиж болно гэсэн үг байна. За ингээд ерөнхийдөө ажлын талбар бол нэг иймэрхүү. За тэгээд дараа нь үргэлжлүүлээд нэтүүлдэ ажиллах гэдэг оруулж ирье. Окей.